Welcome to the Ken World. За өнөөдрийн маань шинэхэн дугаараар маань бүжигчин Squads Family-ийн гишүүн мэдээж тэр бол дуучин артист болох гэж явж байгаа. Би хамаг нууц адлаач. Угсаа ярьчихсан ба. За өнөөдрийн маань дугаарт маань мэдээж спонсор Nestle Superlight оролцож байна. За мэдээж дараагийнх нь яг юу гэхээр V Soju. We're together. We are here. We Soju. Soju нь яг мэдээж дөрвөн төрлөөр гарч байгаа. Оригинал нь 15 градустай, мөн пичтэй, йогурттай, грейптэй гэсэн дөрвөн төрлөөр гарч байгаа. Мөн жимстэй бүх сүүжнүүд маань бүгдээр 10 градустай. Хаанаас худалдаж авах вэ гэхээр та бүгдээрээ GS-ийн бүх салбараас болон бүх солонгос олны газруудаас авах боломжтой. За, миний найз зар тий, миний андаар юм байна. За, надаар сонирхсан зөндөө. Ямартай ч тэгэл хувийн уран бүтээл рүү орж эхэлж байгаа. Одоо бүжигчин гэдэг байсан бол одоо яг артист лайф руу орж эхэлж байна. Тэгээ ер нь бол бүжигчин ч артист биш юм. Бүжигчин чинь дансер гэж боддог байхгүй. Артист гэдэг чинь одоо юу гэх юм? Дороо ээж нэг хүн одоо 3 юм хийж чаддаг ч юм уу. Тэгээ жүжиглэх, дуулах, бүжиглэх, уран бүтээлч. Зураач, хөгжимчин. Яа! Билчилэн. За, ерөнхийдөө бол артист болохгүй явж байна гэж ойлгох шүү дээ. Тийм. Ойлгоо. Тэгээд хавраас ерөөхдөө бол уран бүтээлдээ гаргаж эхэлнэ. Тэгээ би ерөөхдөө бол 5 жилийн бараг 6 жил ер нь сонирхоод сүүлийн одоо 1 жилээс яг одоо профешнлын дагуу хийх гэж үзэж байгаа. Гэхдээ дөнгөж сурж байгаа болохоор би бас зөндөө олон уран бүтээлчтэй болохоор амар ингэ чи ам гарч болохгүй байгаа юм л та. Ямар ч тач хийгээл үзье гэсэн бол сонирхол бол зөндөө байна. Ер нь бол бүжгээс гадна бол дуулах дуртай тий. Тий, би ч дуулах дуртай. Гэхдээ өөгцөн авъяас гэж байгаагүй би бүр нухсаар байгаад ямар ч тач бол нэг юм гаргаад ирсэн байгаа. 18 19 онд л хэдэн онд л 2021 гэж. Тий штэ би чинь яа яг тий. Би нэг 10 бараг 7 бараг 18 онд манай амтлынхаа чинь намайг ч ястаа дуулал явах юм шиг гэж хөөрөл тэгэл тэрнээс хөөрсөн шүү дээ. Тэгэл явж байгаа тий. Тэгээд дандаа гэртээ дуу бэлдээ. Миний бүр 18 онд бэлдэжсэн дууны бэлтгэл юм voice гэдэг шүү дээ. Тийм бүр зүгтаа тий. Та нар сонсол зүгээр л гайхаа шүү. Одоо бас арай гайгүй бас арай очиртай болсон. За өнөөдрийн маань дугаард маань хамтарч байгаа шинээр хамтарч байгаа нэг хоолны газар байгаа. Тэр нь яг юу гэхээр Sushi Hero гэдэг. Сушины хоолны газар байгаа. Ерөнхийдөө та зарим нь бол мэдчихэж магадгүй, ихэнх нь баг мэдчихэж магадгүй. Сушиг амар алдартай. Тэгээ та роллын би ингээд ерөнхийдөө сая ингээд эхлэхээс өмнө би хоолой захиалсан байхгүй. Тэгээ ингээд роллын амсч үзвэл гоё гэж бодлоо. Чи роллын амсаад үз. Гэр намсч үз гэж хэлэхгүй байх гайхалтай шүү дээ. Бас арайчтай тийм. Гэр нь тийм. Суши би суши нэг айхтар бол идэх. Гэхдээ бас идвэл идчихнэ. Гэхдээ ер нь хоол голоод өөхөөс бусдын бол бүгдийг идэх шнээс. Ингэхдээ суши иддэг хүмүүс жоохон бас цөөхөн байна те. Нэг талаараа тэгж боддгоо чи. Мэдхгүй одоо. Би ямар ч тач Японд бол анх суши бол идчихсэн. Тэгээд Японд идэж байхдаа бол болоо л өссөн шүү дээ. Тэгж. Тэр далайн гарлаа бүтээгдэхүүн л жоохон хэцүү юм билээ. Яг юм. Яг далайн хамт үүдэн шүү дээ. Тэр нь жоохон амар чанга. Би ч авч үзлээ. Гоё юм шүү. Амар гоё шүү. Юу тээсэн байсаа юу нэгч. Бас нэг захшиг төрдөх гэж байна. Ой. Угсаа одоо ингээд ийм эхлээс өмнө ерөөхдөө хүм болгонд би хоёр татуулж байгаа. Гэж байгаа. Хоёр татуулж байгаа. Ой ямар амар. Яг ингээд хүмүүс намайгтай амар уудаг гэж бодгоо. Намайг нэг комментэр тэгж надад юу. Бро угсаа уудаг царайтай байна гэж надад. Би ч яг тийм сардаг жөрөг бодож байгаа. Найз нэг нэвтрүүлэг хийсэн чи юу гэдэг нэ тий. За жанжана. За гоё юм шүү дээ. Яа мөрөө. Ой гэхдээ ой. Жанжана биш аахгүй юу? Нэг actually Жани. Эхнийх нь нэг нь хасдаг байхгүй. Аа. Давтагтахаар юу болч.
тэгэхээр зүгээр жанжаан. Яг хөө зүгээр жоо хайр дурлах тийм ингээд би комплекс гэж боддог. Надад үлдсэн болохоор Жани яахгүй. За жанжаанаар очие. За. Нэг өөр. Гурай. Жанжааны. Намайг гэрийнх нэр үзсэн шүү дээ. За. Намайг ерөөс уудаг гэж боддог гэж байгаа. За, миний хүү гэл. Акст. Ер нь л уудаг болоод байгаа юм уу да гэл. Тэгээс нэг коммент бол ирсэн. Гуайрнт биднийг одоо нэг цагаан хантгч одоо бид нар одоо хэдэн настай хүмүүслээ тийм. Уг нь л тийм. Гуайрнт тийм. Яг гоо гэхдээ одоо энийг бол бид бүгдээрээ 21 наснаас хүмүүсээ дэш нас гарсан шүү дээ. Тэр талаар бол бидээ хариуцлага өөртөө хариуцлага хүлээгээд тэгээд энийг хэрэгжилж байгаа. Гэхдээ би бас урьж байгаа зочдуудаа бүгднийг 21 наснаас дэш байлгаж байгаа. Тэгээд бүгдээрнээс нь зөвшөөрөл авч байгаа. Тийм учраас ерөөхдөө 21 наснаас доош үдж байгаа юм байх юм бол энийг ерөөсөө битгий хэрэглэрэй гэж хүсэж байна манайхаа. Ее. За, сонь сайхан юу вэ? За, сонь сайхан юу гэх юм бол за 24 одоо чинь сая 25 он орсон юм. 24 онд бол баг уран бүтээл дээр хамт ажиллаа, туршлага хоригдлууллаа. Бас юу гэж тайгаа бас жоохон ойлголоо. Бас хурган relationship дээр бас айгүй их салалт байлаа. За гэж. Одоо юу хин нөхөр гэж. Тэгээд одоо ингээд өмнө. Тэгээд бас одоо яг өөртөө цагаа зарцуулах хувийн хэмдэ хийлгэж бодож байна. Тийм. Чи хэзээ ер нь дуугаа гаргаж бодож байна? Хавар ерөөхдөө бол дулаараа л гаргаж бодож байна. Гэтэ би бол энэ өвөл гаргая гэсэн яалтчгүй ажлууд амжихгүй байна. Бас амархан биш юм байна юм гэдэг чинь бас гаргаад газ зохицуулна гэдэг бол ялангуяа дуу бол бүр хэцүү юм байна. Дуу ер нь хэцүү юм. Хэцүү шүү. Үзээтэй. Чи хэдэн жил үзүүлж байгаа вэ? 10 жил, бараг 10 жил хас. Тий. 10 гэхэр чинь дуу 10 жил хийвэл ер нь бол профешнл болох уу гэж бодож байна уу чи? Тэр хүнээсээ л амар хин одоо болно гэж боддог шүү дээ. Ямар ч зүйлийг 10 жил хийх юм бол болно. Гэхдээ 10 жил чинь бас жоохон урт хугацаа байхгүй юу? Тий. Тэгэнгүүт зүгээр юм 3-4 жил мэл нэг амар хурд юмд ойлгоцсон. Тэр гэхдээ бас нэг хувь хүнээс л хамаардаг хэлтэй гоё. Хөгжим хийдэг хүмүүс чинь тэгэл амар хурдтай очрыг ойлгочихсон. Би бол ямар ч хөгжим тоглолцдог. Ямар ч хөгжимтэй те. Ямар ч хөгжим. Гэхдээ бас мэдрэмж байд юм аа. Санах дээрээ. Ямар ч харин мэдрэмж нь бол байдаг. Гэхдээ жоохон тийм суул цаг маг гарвал хөгжим сурах бол сонирхол байна. Ямар хөгжим сурах? Бүгдийн бөмбөр, гитар, бөмбөр nice. Би өөр энэ гурыг зүгээр л бөмбөр гитар, төгөлдөр. Төгөлдөр хэрэгтэй маш ер нь явж хамгийн хэцүү. Тийм, хурууны. Гэтэ миний хуруу төгөлдрөөр тоглох хуруутай мэн. Тийм. Ут гэсэн үг. Тийм, урт хуруутай. Бас гоё тий. Ер нь бол би бас харамсалтай гэхдээ нэг жихнээсээ би бөмбөр тоглох гээд сургалтын суух гээд нэрээ тэгчихсэн. Би таад нэр хийж байгаа юм шүү дээ нэрээ. Гинт санчлаа манайхаа. Бөмбөр тоглох гээд би тэгээд яг манай аавны бөмбөрийн багш байсан баг. Би бөмбөр тавьчихсан. Аав наашаа. Чи бөөргөө болно шүү дээ. Тэгэл бөмбөр үү? Бөөргөө. Одоо ингэдэж шүү дээ. Ингээр хагаад ерөнхийдөө ингээд юм дөргил төсөөд яачдаг. Бас эхтэйчүүд бөөрөөр аим хурдан өвддөг учраас. Эхтэйчүүдийн ер нь өнөхөдөө хамгийн түрүүлж өвддөг хүчин чинь бөөр юм биш үү? Тэг хөдөлгөөнтэй дандаа өсөж чараад байна. Тэгээд ерөнхийдөө чи бөөргөө болно шүү дээ. Тэгэл за бэлгэлдэг болчихсон. Гэтэ би бол ер нь бол дуртай. Би одоо ингэ ямар ч ай сонсоол тий. Ингээ дандаа ингэж өөр ингэ бит зохиох ч юм уу тийм. Төсөөлөлтэй бол дандаа бөмбөр тавтай. Амар төсөөлөлтэй. Энэ юм баялж байгаа юм байлаа. Би ерөнхийдөө бөмбөр тоглолт байсан шүү дээ. За тийм байна. За Хожи 25 онд ер нь бол дуу хийх юм байна заа. Тий. Өөр 25 онд дуу ин. Тэгээд бас би ч урлаг дотор ер нь задарч дуртай. Би ер нь өөрийгөө урлагаас өөр юм хийж чадахгүй гэдгийг бол мэдэрсэн. Тэгээд одоо бүжиглээд одоо мэрэгжлийн бүжигчин гэдгээр болчихсон. Одоо дуулаад бас учрыг ойлгочод болчихсон. Одоо гурав дахь нь бас тэ гой кино урлаг руу орё гэсэн маш сонирхол байна. Тийм тий. Тийм шүү дээ. Кино зөвчөд гэхдээ бид тийг хараж магадгүй ер нь бол. Яагаад мэрэгжлийн биш юм чинь. Юу балараа да би нааднаа ч амар эсрэг. Тийм үү. Заавал мэрэгжлийн байх албагүй шүү дээ. Гэтэ надад бол нэг ийм юм хэлчихсэн байхгүй юу? Canon жүжиглэх гэж ярьдаг үү? Тоглох гэж ярьдаг. Тэнгууд ямар нэг дүр авах юм бол тэр дүрийг тоглуулж чадах юм бол эн чинь зүгээр л магадгүй зүгээр тэр дүрээ авж байгаа тэр хүний сэтгэл зүгээс л хамарч байгаа байхгүй. Тэрнээс бол
мэрэгжлийн бус яг уу сураад давтамжтай тэр чинь байж байгаа болохоор арай одоо юу гэх юм бэлэн байдаг ч юм уу. Одоо хэдүүл болохоор давтамжиг болохоор туршлага муутай. Гэхдээ боломжтой. Чи хэрвээ заяа одоо чи ингээ мэрэгжлийн бүжигчин байгаа шүү дээ. Мэрэгжлийн бүжигчин биш тийм үү? Бүжгийн салбарт орж ирэлчээ гэж боддог. Энд чинь шал өөр болов. Биш энэ чи яг адилхан шүү. Ямар сони. Адилхан. Яа тэр чи салбар нь ерөөхдөө адилхан урлаг тэгснээр мэрэгжлийн бос мэрэгжлийн гэдэг дээр ороод явчих. Жүжиглэг биений хөдөлгөөн хоёр чи өөр юм шүү. Жүжиглэг чинь дан царайнах шүү. Үгүй шүү. Тэр чинь бас хүний доторх авьяас юм шүү. Ерөөхдөө бол тэгж бодоод байдیں۔ Тэгэхээр хэдүүлээ одоо ингээд бүжигчдийг ингээ харахаар мэрэгжлийн биш хүмүүс бас байгаад байгаа шүү дээ. Хэдүүлээ гэхдээ бас яг мэрэгжлийн гэдэг цал байхгүй шүү дээ. Туршлагаараа авч явж байгаа гэсэн үг шүү дээ. Тэ. Гэхдээ мэрэгжлэн шүү дээ. Гэтэл мэрэгжлэн л дээ. Арай флекс гэртэн. Флекс шууд л хэлнэ маань бол. Тэгээ ерөөхдөө тийм болохоор би зөв жүжигчний одоо яг хэдүүлээ шиг бүжигчдийн тал дээр яг ийм байдаг жүжигчин байх юм бол яг тэгж бодох гэж би зөв бодоод байдаг байхгүй. Зөв. Чи бас дуун дээр тэгж боддог уу? Дуун дээр амар салаалаа. Дуун дээр чинь нөгөө нэг ингээ бас ай давхар одоо хүний гарч байгаа одоо тэр өнгө айс тэр гайд гэдэг юм чинь ингээ хоорондоо нийлээд бүтдэг зүйл болохоор бас олон жилийн туршлагаас л та хамаардаг байх гэж бодож байна. Тийм бах тий. Дуу ер нь юм баригдахгүй бах тий. Баригдахгүй. Би ингэдэг байсан заяа. Би ингээд зовоочлаарай цагшнаас. Би ерөнхийдөө бол яг Монгол артистуудыг нэг ихтер сонсдгүй байсан заяа. Бид ингээ өөрөө хийгээд ингээ сүүлийн 2-3 жилээс ингээ амар Монгол артистыг сонсож байгаа хгүй. Шинэ артист таана гарч ин, шинэ дуунууд таана гарч ингээд. Дөнгөд бас ингээд яг би ч нөө барууны хөгжим амар их сонсцоо. Тийм болохоор яг Монголынхаа R&B ингээ барууны хөгжмийг амар багасаа сонсоод өссөн болохоор ингээ Монголын ингээ жанр ингээ мэдхгүй надтай ингээ таалдахгүй ч юм уу тиймэрхүү анзаардаг. Гэхдээ үгүй юм бэлээ. Яг юм Mongolia culture тустай ингээ яваад болохоор би тэрийг сүүл ингээ ойлгож байгаа. Тэгэл за бас ингэж хийд юм байна гэдгийг ойлголаа. За. Бас ойлгох хэрэгтэй юм биш үү? Энийг бас буруугаар боддог юм байл. Монголд уу сонсдог штэ гэж ярьдаг. Би ихтэй өмнөөс яг тийм байсан. Яг Монголд сонсдгоо байж байгаа тий. Чи одоо мини нас Майкл Джордан гэж явж байгаа. Тий би ихтэй рэпрүүдийг л сонсдог. Рэпрүүдийг л сонсдог. Бусдаар бол тий дуучдаг сонсдог. Та гэхдээ мэдгүй юм. Битгаар чинь бас одоо бараг 3 жил хэдэн жил юм бэ? Тайгу бараг 3 жил. 3 жил бол бит хоёр бол цуг амьдсан. Хэдэн жил цуг нэг орон тутлаа. За чи. Бараг 4 сар нэг оронд хамт онцсон тий. Энэ бүр хажууд хурхирдаг заяа. Энээс төрөөж ондохгүй бол би бүр стандар амьсгаа зэрэлж байгаа юм чи бүр. Би өөрөө хурхирдаг байхгүй юу? Ерөөсөө хурхирч юм. Бүр амар ядарх юм бол хурхирна. Энэ бол бараг хурхирнгаа дуулаад байгаа юм байна шиг. Нэг тийм болд шүү дээ. Битгаар чи одоо Эстонэр би бинийхээ өөрт орж үзлээ. Бүгдийг үлдээ гэж хэлсэн шүү. Тийм юм бол зөндөө бол байсан. Гэтэ нэр жихнээс ингэж би одоо ингээ дотны найзуудтай бүгдэнтэй ингэж ууж байгаа болохоор юм шал юм те өөр яваад байгаа. Бусад оролцогч яаж юм? Оролцогч нар гэж ярьдаг те. Юу гэж ярих юм? Бусад өргөцсөн хүмүүс. Бусад өргөцсөн хүмүүс яг би бас нэг талаараа ингэж хувийн амьдралын бүх талаар нь нийтэд мэдэхгүй шүү дээ. Би бол ингэ чамаа харахад уншиж байгаа. Одоо уншихгүй гэх. Гэтэ шууд ингэ чи одоо ирээдүйн эхнэр биш үү? За. Эхнэрээ чи яг ерөөхдөө ямар байнасаа ч үстэн. Ямар хаа охис байх тий. Гэхдээ би биш дээ. Яг тулаа харсан чинь заяа. Биш би өөрийгөө ингэ зүгээр өөрийгөө ингэ тулаа нүүр тулаа харсан чинь нэг айхтар typical охин бол сонирхтун бэл. Гэхдээ typical дунд амар цөөхөн хүмүүс чи яг тийм хүмүүсийг тийм үс тийм үр зүр тийм одоо урал мөрлөгдөж юм. Миний болохоор надаас бол намхан зэ. Би бол өөртөө адилхан чицүү охтодтой бол юу юм бэлээ. За. Тийм болохоор надаас бол ямар ч тач намхан тэгээд ийм гоё юм ямар ч тач инээдэг одоо инээмсэглэн юм. Яа гэж бодсон ба. Зүгээр юм. Би бол тийм гоё инээдэг хүмүүст бол амар татгтай бол анзаарсан. За, надад дахиад нэг юм байна заа. Ирээд ихнэр чи одоо ингэж ерөөхдөө тийм байна гэдэг ааш. Ер нь бол наа чи ингэ гоо талаас байгаа байхгүй. Гоо талаас байгаад ааш тий. Зан чанарын хувьд яг ямар хөө байгаас. Зан чанарын хувьд оо. Яа. Чи энэ дээр ч ихтэй ер нь жоохон serious юм. Окей, serious ярих гээд байна. Би тэгтээ амар товчхон ярьчих. Тий. Зан чанар дээр их юм бол нэгт бол
эмэгтэй хүн бол намайг хүнлээс гэж боддог. Тэнгууд эрэгтэй хүн болохоор тэр хариуцлагыг өөрөөд ингээд ер нь лид хийгээд юмнуудыг хийгээ явах хэвээр. Тэгэл эмэгтэй хүн гоё спортууд ардаас нь гоё нэмждэг байх хэвээр юм шиг санагдаж ш. Тэр гэр бүл бол тэгэл яг гоё юм одоо эрүүл асуудал урт хугацаанд харилцаж чаддаг гэж шиг надад санагддаг байхгүй. Тэгвэл ер нь манай монголчуудын одоо ихэнх эмэгтэйч амар юм powerful хүчрэг эмэгтэйчүүд байдаг шүү дээ. Тэр одоо яг яагаад тэгээд тэр чинь ихэнх нь гэхдээ ганц бие яагаад л та. Ганц бие гүтгэхдээ одоо ямар ч хэцүү вэ. Одоо ганц бие байгаад нөгөө манай бас нөгөө би тэгж зүгээр бод. Миний зүгээс бол монголчууд чи бие биендээ ялагдах дургу. Бас тийм байх. Тэр бас бодлоос болдог баг. Бас тийм баг. Гэхдээ ерөнхийдөө бол амар хэрэгтэй хүнээс ингээд шарах аваад ингээд өссөн. Тэгээ явандаа ингээд өөрөө л ухамсарлал өөрөө юмудаа хийгээл өөрөө ялангуут баг хэрэгтэй хүн хэрэггүй л гэдэг нэр томьёол түрээд байгаа. Тийм тэгдэг тий. За гэхдээ тэр одоо яах вэ шиг. Энийг яриад бүр ингээд явж өгнө. Гэтэ би ерөнхий зөв тавчлаад би зөв бишээ би чи базаад ингээд хэлэхэд бол чи респект тий эрэгтэй хүнд ингээд хүндэл ингээд үзүүлдэг. Тэгээ өөрөө ингээд ийм өөрөө бас тэр эмэгтэй хүнийх нь яг ямар зүгээс байвал шам таалагдав. Гэхдээ одоо угаасаа эрэгтэй хүнийг өгдөл чи угаасаа яалтчгүй гэр бүлийн одоо нэг одоо өрх толгоосон гэж ярьдаг лөө. Юу гэдэг лээ? Ер нь лид хийх чадвартай. Тийм одоо гэр бүлээ ингээд айлва байх хэрэгтэй гэж ярьдаг шүү дээ. Тэнгууд тэр өгдлийн эмэгтэй хүлэн зөвшөөрөөд одоо тэнгууд яг тэр ачаал нь эрэгтэй хүн ирж байгаа байхгүй. Тэнгууд эрэгтэй хүн бол амар сайн л ухаантай байх хэрэгтэй юм санагддаг шүү дээ. Тэгэхгүй бол яг өөрийнхөө одоо хүслээ өгөөл өөрийнхөө зугаа цэнгэлээ өгөөл явчих юм бол тэгэл энэ чинь ингээл асуудалтай болж ирнэ л гэсэн үг л дээ. Би юугаа мэдхгүй амар ярьсан. Тэгтээ яг зүгээр би бас иймэрхүү талаар бас амар сонсдог хэлсэн дээрэлтэй. Амар их сонсдог бас амар ойлгох хичээдэг болохоор бас тийм лаас бас ярьлаа шүү гэж байна. За чи эмэгтэйнтэй ингээ уулзлаа зав. Байлаа дейт хийлээ зав. За дейт хийлээ ингээ би ийм ингээ эмэгтэй зав. За. Ингээ байж байгаа тий. Ингээл шууд явах л байна юм бас. Тийм байна. Ээж залгаад. Йоо чи. За бай давсан юм аа. Төсөл. За төсөөс. Яасан төсөөлөхгүй нэ. За төсөөлчлээ. За. Дэ чи ихтэй яг хамгийн түрүүлж тусдаг юм байгаа шүү дээ. Хамгийн түрүүлж тосох юм нь яг чи ингээ яг юуг нь хардаг эхлээд. Би бол нүд өсөө хоёрыг хардаг. Угаасаа өдөр нь шууд харна. Тийм. Тэгээд угаасаа ингээд хамгийн түрүүнд ингээд ямар нэгэн байдлаар ингээд инээлцдэг шүү дээ хоорондоо. Яг тэр л яг гоё ингээд инээгээл тэр чинь ингээд над би бас давхар ингээд дагаж инээ гэх. Тэгээ ер нь бол тийм гоё инээмсэл. За гэхдээ энэ бас тайп гэл биш. Гэхдээ ер нь бол зүгээр нэг жоохон бол байгаа. Таалагдах гоё инээд өгтөд. Юу бах охин яриа явчих. Ярин тэглэлтэй бах охин. Амар тайп гэл охин мөх яриачих юм. Би зүгээр чамаа ганц бие болохоор гэж хэлэхгүй. Өө ямар амар. Чи өөрөө эхлэхдээ сая тэг бахан бөөндө брок болцсон гэж. Чи надаас юу болов гэж асуухар чи би юу бас надад тайлбарсан шүү дээ. Одоо та дуу бол ерөөхдөө юм байна. За. Тэ. Ингээд хардаг эмэгтэй бол юм байна. За. Одоо ингээд өмнөх одоо чи 24 онд хийсэн одоо чамд хамгийн том хийсэн юм үр бүтээлтэй ч юм уу тийм. За юу ч байсан хамаагүй. Гэтэ зүгээр надад амар нөлөөсөн гэдэг тийм гоё юм байвал гэж би зүгээр бодлоо. Яг нь миний хувьд гэх юм бол амар их олон уран бүтээл дээр л ажилласан л байна л да. Амар олон артистуудад танилцсан. Тэгээ ер нь бол тэр чинь бүр зунжингаа хийсэн шүү дээ. Хэдүүлээ чинь бөөнд ингээ зунжингаа хийж явцад бол тэгэл ер нь бас надад амар гоё исэн. Ингээл энд тийм зураг авалтанд ороод хүмүүстэй танилцаал бас тэгээ артлын багийнхан яаж ажиллаж ингээл бас туршлага боллоо. Бусдаар бол тэгэл тийм давхар тэгэл дуунуудаа л хийгээдсэн юм байна да тэгэл. Тийм. Гэхдээ ер нь бол тийм бас 24 оны сүүлээр би бас ерөөхдөө бол гүнзгий бүрнэлээ орсон. Дууныхаа бас нөгөө lyrical талтай бичиг тал дээр юмуд бас жоохон ойлгож ирээд. Бас дуугаас ингэж штеп. Чиний гоё юм дөрвөн мөрт байна уу? Дөрвөн мөртөө. Би чамаг байж тээ. Чи бол миний хайр. За миний same way гэдэг демоны дууны үг нэн заяа. За. Тэнгэрийн хаяа татаж. Юу ямар амар хатал. Тэнгэрийн хаяа татаж чимэн миний өвөр дээр. Чимэн миний өвөр дээр эрхлэн тоглоно. Нэг ингэсэн бүр яг ингэж хэлсэн. Нэр юм уу? Тий. За. Тэгээд дараачихсан мөрний үлээ. Тий. Нартай хамт жаргах чинийхээ инээдийг зүрхэндээ төвчнө.
Тийм. Зөөлөн шивэрх боор дунд бид үл үзэгдэх мэт юм шиг гэж мэгээл. Нэг юм дүр. Үгүй яах вэ тэгэл. Жохон simple гэхдээ сурж байгаа шүү. Яванда сайжирт юм байгаас та ац вэ гэдэгстэй. Тэр шиг л. За оо ёо. За энэ роллинг газ амсаад. Амсаадах энэ түрүү амссан л та. Би бол ер нь бас татгалан байна. Сая сэдий гэдэг бас татчихлаа. Гэхдээ Якисабоноос гоё гард юм байна. Амар гоё тий. Энэ шаржигнуур загс нь бас гоё юм байна. Чи ингээ анх ингээ 17 18 онд ингээ YouTube хийжсэн шүү дээ. За яг 17 онд хийж гисэн. 17 юм. Тийм 17 онд эхнийхээ влог хийж гисэн. Яа влог хийц. Ер нь бол яг влог хийхэд асуудал байхгүй л дээ. Гэхдээ ингээ сүүлдээ жоохон залхаад ирд юм билий. Ингээ байнгын амьдралаа ингээл харуулах хэрэгтэй ч шиг. Гэхдээ угаасаа би өөрөө л влог хийгээд хэлсэн байдаг. Энд дээр дахиад нэг асуулт байна. Чи ингээ амьдралаа хүнд ингээ одоо ингээ YouTube хийж байгаа хүмүүс чи их те сошиал дээр байгаа хүмүүс амьдралаа харуулдаг байгаа шүү дээ. Чи өөрийгөө ер нь хэр хардаг гэж бодсон? Наа чи хоёр янз зэ. Миний болохоор ийм. Би бол ингээ амьдралаа харуулад ингээ влог хийж ямар ч асуудал байхгүй зэ. Тэнгууд би бас нэг өөрөө амар YouTube контент үздэг ус болохоор ингээд өөрийнхөө яг үздэг ютуберүүд шиг ингээ хийх амар хүссэн байхгүй. Тэнгууд минийх ингээд амар шаардлага хангалтгүй эдит мэдээд айгу юм уу. Тэгэл ингээл сэтгэл хөдлөхгүй болохоор ингээд ерөөсөө хийе болцсон. Гэтэ явандаа бол влог биш гэхдээ арай өөр нэг гоё контент бол хийх санаа бол байна. Чамд краш байдаг л. Монгол дуу. Монгол. За яг худлаач яг сэтгэлээсээ хариулаасай. Амар хотог байгаа шүү дээ. Гэтэ нэрийг хэлмээр. Илчээ. За байл шүү дээ. Гүйж шүү дээ. Ашууд говгын өстэй. Амар юм дотын нэж бодлохоор илчгээ гэж шаардсан авсан гооч. Өөр хүн байх юм бол би хэлэхгүй шүү дээ. За болиг л алгасан. Хэлж хэлж чадахгүй байна. За хийн. Зүр ихний үсгийг хэлчихв. За. За эсэр хэлсэн. Эс. Өөр краш бол одоохондоо байхгүй байна. Би ч ихтэй амар олон краш талтай. Би зөв чамайг олон хүн краш. Монгол дуу. Байна шүү дээ. Надад байгаа шүү. Тийм. Сегментээр бас өөр байдаг. TikTok дээр Instagram дээр үүдэг. Яа тийм. Зас байж болох л юм те. Өө чи өөрөө л. Угаасаа гэхдээ орно. За. Орхох гэж байна. Жанжаарны дээр. Тэр хүмүүс. Окей. Тэгэхээр бол би угаасаа өөрөө хэлэх баг. Оруулаарай. Тачраарай. Тэг шиг нөө. Нэг овчиж очихгүй. За жанжааны. За ой гэлгэн. Тэгвэл чи хоёлаа сакс тоглодог. Тэгээ хоёлаа бүжэлдэг. Хоёул хөдлөд байгаа даа. Би нэг юм хэлхий марцсан шүү дээ. За. Би сая 24 23 онд ийм сонирхчдын лигт орсон би сакс тоглодог. Тийм. Тэгээд миний нас Майкл Джон. Тэгээд ингээд хоёр удирдал дарааж тоглосон. Ингээд хоёулаа өөр баг тоглосон. Тэгээд ингээд бас тийм баа шүү. Сонирхчдын лигт ороод тоглосон. Анх удаа 5-9-5. Тийм бас нэг гоё үр бүтээл чи юу гэлээ асуулт чинь 24 оны хамгийн юутай үр бүтээлтэй байсан тийм бас сакснд би бол амар хайртай батал дээр сакснд бол үр бүтээлээ бол харангүй зарцуулдаг. Кен бол нэг эсрэг нэг байхгүй. Би бол баруун ихтэй бол 100 ихтэй. За жанжааны одоо саксны нэвтрүүлэг бол. Миний гал асуулт наваа хин ч бүгд хаахгүй л дээ. За харж л. Амар боги бол би доор барахгүй. Гэтэ би тэг намайг бол хаахад нэр бас. За шууд хэрүүлээ нас. За өнөөдрийн дугаарт маань шинхэн дууга хүргэхээр нэгэн хүндтэй зочин ирсэн байгаа. Тэр бол хэн бэ гэхээр би мэдээж шин дууга та цацаагүй тийм. Цацаагүй. Мэдээж цацаагүй. Та сонсож үзүүлэх чинь. Сүртэй тайлбарлана. За энэ гэхдээ хэр сайн сонсдог юм мэдхгүй ямар ч тач ингээ хайл сонсоолч. Жоо фанки. Яна хоолой гарах нь. Турболов чилтер замаа хаяна трохи the minute I'm your soulmate, you will know that baby. Сонны шошиг чимэн бараны дараах чишиг эхлэн бас чиглэг салган татнаа. Миний
Өнөөдөр харахад намайг лэзэмдэг чиний дур булан байл би. Өнөр ч намтагцсан энэ амтнаас би хизээж гарч чадахгүй. Өндөр үсгий догшон өдөр сараа зогсхон Орийрко ховстон Don't say na 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 Зөхийн чэнэл дээр бүртэн ортоц You do what I want Нүдэнд чэнэл сайхнул мис байж болоо Na 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 I'm singing along Thinking about you while I'm singing Na 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 За ингээд босхъя. Хаста хамаг мөрөө явж Яа ихтэй хаймар. Дахиж явах уу? яах юм бэ? Саяных дараачих нэг фичер хийж байгаа хүмүүсийн хоол нь ороод ирчих. А тийм үү. Би миний ганцаар хийж чаддаг биш байхгүй бас фичер хийж байгаа. Нэрийг хэлэхгүй зүгээр сонсож байгаа. Демо болохоор яг бүрэн яг тийм дуусаагүй байгаа гэсэн үг. Эндээсээ бүр илүү чанартай болно л гэсэн. Ихтэй амар баста маахаа нэмж ирсэн. Шин мэдрэмж орж ирэхээр байгаа байхгүй юу? Та яг хүлээж аваад 25 онд чи яг амлчих маань. Юу амлах юм бэ? 25 онд цацна. Угаасаа ойлгомжтой. 25 онд би цацнаа. Аа. Угаасаа энэ чинь миний дуртай зүйл юм чинь би тэгэл энийг хийх нь ойлгомжтой шүү дээ. Яа би ч жоо сахтаад. Химэж сахтаад. Яа чи бүр юу вэ? Хоёр өрөм татаад. Хоёр өрөм татаад ингэж амар сахтаж байгаа юм уу? Чиний хамгийн дуртай хоол юу вэ? Миний хамгийн дуртай болов шарсан будаа. Шарсан будаа. Будаа юу? Тийм. Дан будаа юу? Дан будаа биш ээ. Одоо нэг Япон маягаар шарсан будаа байхгүй юу? Тэгээд дэрийг чинь янз янзаар амталж болдог. Янз янзын юм хойлц хийж болдог. Ер нь бол юм будаатай хоол амар дуртай. Тэгвэл чи амьдралаа нэг л хоол хийдэг гэвэл яг юу гэдэг вэ? Зөвхөн нэг хоолыг амьдралынхаа туршид тэгвэл будаатай урах. яг тий. Чи бас будаатай урах юм уу? Оо за. Яа тэгэхээр будаатай хоолыг хийж идсэн тийм шүү дээ. Чамд дуртай артист Монголоос дуртай артист уу? За миний бол бас амар сонсдог зөндөл байна л да. Тэр Можито нэг сүүлд дуу хийсэн Соё гэдэг нэг артист байгаа. Тэр respect. Тийм тэр артистаас би амар их дуу хүлээж байгаа. Тэгээд давхар нөгөө нэг юу voice ордог нөгөө нэг Fat Jazz Club-ийн нэг нэрийг мартчихжээ. Хэн блэ? Хэн бэ? Ариу юу? Жожо. Тийм, Жожо гэдэг. Тийм, тэр намхан уу? Намхан уу? амар Францаар дуулдаг. Би тэгээ бүр тэрийг харчаа бүр. Эмэгтэй хүмүүстэй. Тийм, өөр рэпер дэсэх юм бол зөндөө нөгөө Гинжин байна. Бэ Тамир байна. Өөр зөндөө байгаа яг нэрлээд их юм бол Гүнсор байна, Мөжин байна. Ер нь бол бүгд мундаг артистууд аа. Ер нь бол эхнээс нь ахуулаад бас судлаад амар хүмүүс юм байна гэдэг нь бол амар сайн мэдчих эхэлж байна. Дарахгүй шүү дээ бас зарим нь бараг 10 жил энэ индустрид одоо эхлээд явцсан байна. Тэгэхээр бас чи Монголоос тэгвэл нэг дуучин насан туршид сонгуул хэнийг сонгох? Насан туршдаа сонгуулаа. Бишээ сонсвол. Сонсвол уу? Наа чи ямар хэцүү асуулт ээ. Насан туршдаа бол байхгүй байна. Байхгүй. Яалч юу миний жанр чинь бас өөр шийд байгаа юм. Тэгвэл дэлхийгээс. Дэлхийгээс бол Bryson хэлсэн шүү дээ. Bryson хэлсэн. Одоо нэг баруун дунд ч одоо нэг жанр чи манайх ч одоо яг R&B гэвэл яг R&B яг иймэрхүү дуул гэдэг яг иймэрхүү ойлголттой байдаг шүү дээ. Тэнгууд энэ ч бол ингээд 5 дэшээс халаалцсан тий. R&B дундаа ингээд trap R&B байж болдог болсон. Ийм jazz R&B байж болдог болсон. Ингээд амар олдог болцсоохгүй. Тийм болохоор чиний асуулт юу гэлээ? Пэцэр насан туршдаа нэг доочлын сонгуул шүү дээ. Тийм. Сонсвол шүү дээ. Тийм би тэгээд тайлбарлаж ирсэн шүү дээ. Тийм болохоор би Bryson хэлэг сонгож байгаа. Тийм. За уушлаа чагаас захтай байна. Би ч гэсэн сонсвол гэдэг үгийг хэлж чадахгүй шүү манайхаа. Жохон байхад яг инфлюенс хийсэн хамгийн нөлөөтэй юм чамд байдгүй. Яг энэ юм шиг болох юмсан гэж боддог. Байж тээ. Майкл Джексон биш үү? Би бол багада манай ээж надад ингээд Майкл Джексоны CD авчирдаг гэсэн. Тэр нэг бүх тоглолтынх нь ингээд бүр одоо тойрын хөлбөрн заяа. Тэгээ би тэрийг ингээд үзээл бүжгүүдийн тавтаад л тий. Нэг өдөр би ингээд манай гэрт хүн байхгүй. Би ингээд ханд үсэж байгаа сарны алхалд сурчсан байхгүй.
Тийм дуртай байдаг шүү дээ. Манай гэрээ ингээд бүр хоймор нисэгт ингээд Майкл Джексны ийм том зураг байдаг гэсэн. Тэгэл Вау. 2009 он Майкл Джексон өнгөрснийг би мэдээгээр хараад бүр тэр өдөржингөө уйлжсэн шүү дээ. Ингээд миний нүд ингээд доб болтлоо хартсан. Насаарсан гэдэг үү? Тий. Тийм л фэн. Тийм хайртай байсан. Тийм амар фэн байсан шүү дээ. Тэгээ би чинь 2010 настайдаа нэг Гигас яваад нэг тэмцээн болдог гэсэн юм аа. Тэр тэмцээн чинь би чинь яг өөрөө Майкл Джексныхаа зөвлбөрөөр ороод бас тэмцэж мэдчихлээ. Тийм. Майкл Джексон юм нүлээд байгаа. Миний ихтэй амьдрал Майкл Джексон ямар ч хамааралгүй байна. Тийм. Тэгээд хүн хүнийх л одоо ондоо л итгэл. Миний бол Майкл Джексон бол бас миний урлагт бол бас том game changer хийж чадсан бас хүн. The respect MJ. Respect. За чи Майкл Джексон за Монголоос за би Монголын хүмүүс ойлгоно арай наалттай байхаа гэж би зөв бодоод. Монголоос за одоо ингээм хамгийн их хамтрахыг хүсэж байгаа дуучин байвал Хамгийн хамтарч байгаа юу? хамтрахыг хүсэж байгаа шүү дээ. Бүжиг дээр явж болно, дуун дээр явж болно тий. Юун дээр хийж болно? Дуун дээр их юм бол бас байна л да. Ямар ч тач яг ингээд толгомцтой чи ямар эвгүй бэ? Ингээд нэр орж ирдэг. Ямар ч тач хамгийн түрүүнд Б тамир орж ирж байна. Тамир бротол угаасаа нэр төр хэрэг баг. Хамтрал бүр угаасаа амар хүлээж аваа. Гэхдээ би өөрөө бас жоохон боловсроод гэж нас. Одоо бол жоохон өөртөө миний донд бол таалагдахгүй ч магадгүй. Гэхдээ явандаа бол хамт фичеринг гэсэн бүр ихтгэл бол байна. Тэгээ өөр гэх юм бол бас манай R&B дуулдаг дуучид байна. Би их ах бас байж болно. Одоо манай Billy Bay байна. Goat шүү дээ. Big Goat шүү дээ. Goat. Billy Bay байна. Ariu гэд бас эмэгтэй дуучин байна. Billy Bay Ariu. Тэгээ өөр Ингүүн гэд бас тэгээ voice ялагч Ингүүн гэд. Тэгээ ер нь зөндөл артист мэдгүй ер нь Becca байна те. Becca дамтрах хүсдэг. Бас байна. Ингээ нэршлэлтэй байна шүү. Бас сонирхолтой тий. Тэгээ сонирхолтой. За одоо ингээд манай ингээд үзэгчнэр ингээд ерөөхдөө би бол миний YouTube channel-ыг үзэж байгаа хүмүүс ихэнх нь жоохон хүүхдүүд ч юм уу тий. Нас бид арай хөрөөгөө байгаа 60% нь арай хөрөөгөө гэж бодоод байгаа. Уус миний нэг аналистед дээр тэгж гарч иж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс зориулаад чи яг хийх эсвэл мөрөөдөхөд яг тий тууштай байх хамгийн их хүчин чармал гаргадаг чи ингээд зөвлөгөө маягийн зөвлөл байвал зөвлөгөө маяг юу байх вэ? Зөвлөгөө маягийн зөвлөө. Яг би бас тавчгаал ярил л та. Дуртай зүйлээ хийж амьдраар л гэж хамгийн чухал зүйл нь бол хэлэх зүйл нь тэр байна. Яг гэх юм бол дуртай зүйлээ хийж амьдарч ижил одоо өөрөөс чинь тэр амбиц, effort тэр бүх зүйл гардаг. Гэхдээ дуртай зүйл гээд бас тэр дуртай зүйлийнхээ одоо нөгөө юу гэж ярьдэж зах зээл гэж ярьдэж штэ. Тэр нь бас ингээ өндөр их юм бол тэр чинь бас бидний дуртай зүйлд чинь бас тэрнгээр дагаж мөнгө олж иж айл талдаа win байхгүй бол дуртай гэд юу ч өөртөө авч чадахгүй зөвхөн дуртай байгаад их юм бол эн чинь бас зүгээр юм хий хоосон зүйл тий зүгээр юм юу мэр юм дээ хөөсрөл гэх юм уу нэг юм ингээд дагаад ингээд хөөсөрчдөг Тэнгууд одоо нэг work hard гэж ярьдэн штэ тэгтээс work smart гэж ярьдэн штэ харин тийм би бас энэ үг 50 Тэнгууд би яг энэ үг нэгтгэдэг байхгүй тийм болохоор дуртай болж байгаа юм бол тэр зүйлийн зах зээлийг хараад үнэхээр бас айл талдаа win байх юм бол ерөөсөө тэ ингээд шантрахгүйгээр яваарай л гэж хэлмээр энэ дүүнэртэй бол. Ер нь л гэхдээ яг ингээд миний ингээд одоо байнга одоо хүмүүсээс асууж байгаа нэг зүйл нь хүмүүс яг ямар зөвлөгөө өгөх вэ гэхээр хүмүүс ер нь өргөцсөн зочдууд нь бүгдээрээ дандаа тууштай байх тий. Тэгээ яг энэ дуртай зүйлээ хайрлах гэсэн яг энэ хоёрыг яриад байгаа. Тэгэхээр энэ хоёр зүйл амар point нь амар чухал. Хүн болгоны хувьд амар чухал гэж санагдаж байна. За өнөөдөр маань ингээ хамтарсан байгууллага тий Sushi Hero болон V Soju нийслэл Super Light гэ баярлаа манайха. Баярлаа залуусаа. Тэгээ өнөөдөр маань дугаарт орсон. Бигээд баярлаа. За баярлаа. Өөрөө ч ямар нэг богида баярлаа манайха. Тэгээ энэ бас подкастэнд бас миний бүр ам цоораад амарс ч та. Энэ подкаст хийхээс өмнө би бол бас сайн дэмцэн өн байгаа. Тэгээ өөрөө бас ингээд би өөрөө оролцсондоо амар баяртай байна тэгээ. Яг үүндээ би ингээд нууцгаа хэлгээд ингээд те 1 2 дахь дугаар тань боги маань ардалт маань ингээд те бүх зүйлийг маань ингээд
спорт гэж баяжсан байна шүү. Тийм бас тослгүй яах вэ? Өнөөдрийн маань дугаар маань үүгэр маань өндөр. Үүгээр мэн. Өнөөдрийн дугаар маань үүгээр мэн өндөрч байна. Өнөөдрийн дугаар маань үүгээр өндөрч байгаа залаасаа. Тийм учраас дараагийн дугаар нь хөтлөж байгаа. Баярлалаа залаасаа. За сүүлийн жанжаа хийгээд басан болж байна. Виса ч хамтарч байгаа. Тийм учраас зочдтой бэлэг өгнө. Жаа сохтойгоо шүү байна. За Super Light Visa 2-ыг коллаб хийсэн бүтээгдэхүүн үүдээ дээж гэх юм уу? Тийм. Ваа ямар гоё юм бэ. За баярлалаа. Энийг ч одоо ямар хамт олог гэх юм бэ? GS. GS хамт олондоо баярлалаа. Окей. За thank you. За яхаа. За нэмэрээ Жанжааны